За маш их баяртай байна. Маш олон хүний хөдөлмөр хүч шингэсэн, оюун ухаан шингэсэн, олон жилийн хөдөлмөрийн одоо үр шимээр бий болсон энэ ажлуудыг одоо эрх зүйн хувьд илүү баталгаажуулж ирээдүйд хийгдэх залуу эмчнэрийн маань одоо ажил төрөл илүү өөдрөг эрх зүйн хүрээнд одоо эрхтэн эдэр шилжүүлэн сурах хэмжлэгээ улам илүү их эрчимтэй хөгжихэд энэ хууль бол өөрийнхөө үүргийг гүйцэтгэнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. За энэ бол 2022 онд Чин бүрэн гишүүн тухайн үед бол улсын хурлын гишүүн байсан, Учрал гишүүн, Салан гэрэл гишүүн гэж олон хүмүүс өргөн барьсан юм хууль байгаа. Тэгээд одоо хамгийн сүүлд бол манай Чин бүрэн гишүүн бол эрүүл мэндийн сайл болсны дараа энэ үйл ажиллагаанууд бол нэлээд эрчимдээд тэгээ манай залуу гишүүн Баярбатар маань энэ хуулийг бол үнэхээр одоо олон түмэнд тэр дундаа гишүүдэд бол бид нэр одоо үн зөвөр тайлбарлаж ойлгуулахад хамтарч олон ажлыг хийсний үр дүнд өнөөдөр одоо эцсийн хилцүүлгээр манай хуулийн төслийг бол ер нь дэмжлээ. Тэгээд одоо бид нар зарчмын зөрүүтэй асуудлуудаа ерөнхийд нь 4 удаагийн байнгын хорооны хурлаар хилцүүлээд 2 удаагийн нэгдсэн хурлаанаар хилцүүлээд өнөөдөр энэ хууль маань бодит үйл хэрэг болоход одоо ер нь ганц алхам үйлдэлээр гэж ойлгож байна. Тэгээд мэдээж дэлхийн улс орнуудад болгонд одоо эрхтэн эдэр шилжүүлэн суулгах хэмжлэгээ бол угаасаа бол 20 дугаар зуун 21 дугаар зууныг дамсан анагаахын шинжлэх ухааны одоо ололт амжилтын одоо дээд хязгаар нь одоо болж явж байгаа. Одоо цаашдаа бол 21 дугаар зуунд бол эс шилжүүлэн суулгахаас гадна одоо гений инженерчил үүдлийн асуудлууд бол нэлээд хөгжиж орж ирнэ. Гэхдээ бол дараагийн 15-аас 20 жилд бол эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ нь бол амьд болон амьгууд онороос эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгээ яг байдгаараа явагдах ийм одоо прогноз буюу байдал харагдаж байгаа учраас энэ хууль бол ирээдүйд Монгол улсад эрхтэн эдэр шилжүүлэн суулгах хэмжлэгэнд одоо шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө гэж ойлгож байгаа. За энэ хуулийг дагаад бид нар бол 7 журам боловсруулна. Энэ 7 журам бол яг энэ хуулийн одоо яг эдис нь болж одоо энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлуудыг ярих. За өнөөдрийн манай энэ хуулийн онцлогуд бол олон онцлог байгаа. Гэхдээ энэ дотор бол бид нар бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс биднэрт манай эрхтэн шилжүүлэн суулгахыг эмчилгээ хийдэг бүх улс орнуудад өгдөг зөвлөмж одоо рекомендац юу гэдэг вэ гэхээр аль болохоор амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг бол багасгах хэрэгтэй. Аль болохоор амьгууд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийх ёстой гэдэг асуудлыг ярьдаг. Амьгууд донор гэдэг маань бол нэгэнт одоо харамсалтайгаар тархиндаа гэмтэл аваад тархинд нь цус харвал нас орж байгаа улсуудаас гэр бүлээс нь зөвшөөрөл аваад хэрвээ тэр хүн одоо би донор болно гэдэг өөрийнхөө зөвшөөрлийн хуудсыг өгсөн байх юм бол донор болгодог ийм асуудал байгаа. Тэгэхээр одоо бид нар бол манай Монгол улсын хүн ам байнга өсөж байна. Одоо 3 сая 600 мянган хүн амтай болчлоо. За хүн ам өсөхийн хэрээр өвчлөл хүссэн үсээгөө нэмэгдээд байна. Тийм учраас одоо Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нэг эрт илрүүлэг яагаад заавал эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгэнд ортол нь хүртэл одоо ингэж өвдөж зовж явах хэрэгтэй юм бэ? Хүн болгон өөрөөсөө хариуцлагын үндсэн дээр өвдөхгүй байх, өөрийгөө зөв амьдрах, арх тамхи хэрэглэхгүй байх, таргалахгүй байх. За хүрээлэн байгаа орчны асуудал, идэж ууж байгаа хоол ундны асуудал маш олон зүйлээс хамаарч энэ одоо өвчин зовлон ингээд нэмэгдээд байна. Тэгээд тэр дундаа эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгэнд ингээ хүргээд байгаа энэ байдлыг бид нар бол урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Аль болохоор эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгэнд хүрэхгүй байхыг бодгорд. Нэгэнт хүрсэн хүмүүсээ нэгэнт одоо харамсалтайгаар энэ байдалд хүрээд эрхтэн эс шилжүүлэн суулгах хэмжлэгэнд одоо зайлшгүй орохоор болсон иргэдийнхэн амь нас эрүүл мэндийг аврахын тулд мэдээж бид нар одоо олон арга зам байгаагийн нэг нь бол одоо амьгууд оноос эрхтэн шилжүүлэн суулгах хэмжлэгийг илүү хөргөжүүлэх гэдэг талаар энэ хуулинд бол хуульчил зааж өглөө. Одоо энэ донорын нөхцөл ер нь ямар хуу байдалтай байгаа юм бэ? Сая бол зарим гишүүд ярьж лээ л да. Маш олон хүн одоо донор хүлээж аваад нас орж байна. Энэ хууль батлагдсанараа тэдгээр хүмүүсийн одоогийн нөхцөл байдлыг өөрчилж ер нь бол энэ хууль биднэрт
эерэг үр дүн ацрна гэдэгт бол итгэлтэй байгаа. Энэ хууль бол биднэрт манай Монгол улсын одоо эрхтэн эдийн шилжүүлэн сурах эмчилгээний одоо нэг шинэ үеийг эхлүүлнэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. За хүлээгч чагсаалтанд буюу эрхтэн шилжүүлэн сурах эмчилгээнд байжгаад бурхны оронд явж байгаа харамсалтайгаар ингээд цаг усаар явж байгаа улсууд бол олон байна. Тэр багхгүй яагаад үрсүүлийн жил хагас бараг 2 жилийн хугацаанд Монгол улсад амьд донороос эрхтэн шилжүүлэн сурах эмчилгээ хийж байгаа боловч амьгүй донороос эрхтэн шилжүүлэн сурах эмчилгээ хийх асуудлууд бол нэлээд тийм хоцрогдолтой, хүлээгдэлтэй олон хүмүүс маань одоо амьдралын мөнх усыг ингээ үзэж байгаа юм харамсалтай тонол байгаад байна. Таны хувьд өөрөө бас энэ донорын асуудлаар болоод бие сэтгэлээр охирсон маш ахиж одоо энэ хууль батлагдсанаар ийм асуудал гэхгүй. Тэр миний асуудал бол яг тэр тустай асуудал. Энэ бол энэ хууль эрх зүйн асуудал манай мөнх сайхан сайдын өргөн барьж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх зүйн тухай байдлын тухай тустай хууль байгаа. Тэр хуулийн дээр энэ асуудлууд бол орж яваа. Манай энэ хууль бол хуулийн маань нэр бол эрхтэн эдис шилжүүлэн суулгах тухай хууль гэдэг нэртэй учраас энэ хууль бол яг зөвхөн энэ одоо үйл ажиллагааныхаа талаар хуульчилж өгч байгаа юм асуудал.